За 28 дугаар бодлогыг бодноо. Нэрээ марцснаас хүмүүс нэг хүн ийм юм асуусан. Намайг дандаа бодсон бодлогонуудаа бодоод байгаа мó гэж. Харин тий бодсон бодлогонуудаа бодоод байгаа. Энэ эхний 100 бодлого нь патентгүйгээд би өмнө нь хэлжсэн. Баггүй. Одоо би энэ 101-с эхлээд бодлогоныхаа бодолтыг YouTube руу хийх юм бол зохиогч хэрэг зурчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ эхний 100 гарал оруулах боломжтой. Тэр энд гой бай бодлогонууд одоо утгагүй тааралдаж эхэлнэ утгагүй. Тэрнээс гадна би одоо энэ 111 дугаар бодлогон дээр бодох гэж байгаа. За зөв сонирхож хэлж байгаа. За 28 өгт. За ингэж number spiral diagonals. Тооны эргэлцсэн тооны диагонал гэсэн үг юм уу? Эсвэл тооны эргэлцсэн диагонал гэх юм уу? Мэдгүй. Тооны тоо эргэлдэх диагоналууд. За тэгээд л орчуулчих болох байлгүй. Тоо эргэлдэх диагоналууд гэж. Тоо эргэлдэх диагоналууд. За энэ нэг юм байгуулалттай байна те матриц цэг тоогоор дүүргэхтэй байгуулалт маркийг хийж дүүргэж юм л та те. Тэр нь болохоор нэгээс эхлээд дөрөв нь бол нэгийг ингэж тавьж агаад тэгээд баруун тишээ эхлэнэ гэж шүү дээ. Эхлээд баруун тишээ 1 яваад 2-ыг тавиад тэгээд доошоогоо 3-ыг тавиад 4-ыг тавиад 5 6 7 8 9. Тэгээ одоо 4 бол дахиад баруун гар тишээ шүү дээ. Нар 100 юм чаа. Одоо 10-ыг тавиад тэгээд дахиад ингээд тойроод энэ дээрээ 25. Дараагийнх нь бол юу гэдгийг дараагийнхыг нь бүгдээрээ байгаа. За тэрийн дараа нь л одоо энэ 5-ыг өрчгийн 5 массивыг саяны дүрмээр дүүргэх юм бол диагоналуудынх нь диагоналд байгаа энэ улаанаар тэмдэглэсэн байгаа тоонуудын нийлбэр нь 101 юм байна л да. За тэгэхээр энэ бол 5-ыг өрчгийн 5 өснөгт шүү дээ. Тэгвэл 1001-ийг өрчгийн 1001 өснөгтийг ингэж дүүргвэл диагоналтанд байх тоонуудын нийлбэрэнд хэлдвэ гэж. 1000 мөртөө 1000 багантай тий. За энийг бод. За матрицын шууд байгуулж болно тий. Тэгтээ байгуулахгүй. За энэ дараагийнх нь ингэнэ гэсэн үг шүү дээ. 26 тэгээд 27 28 ингээ явж 29 30 тэгээд 31 32 33 34 35 36 37 за 38 за ингээл явж штэ 40 41 42 тэгээд 43 44 45 46 47 48 За энэ нэг ямар нэгэн зүй тогтол байгааз. Энэ хамгийн сүүлийнхэн тоонуудаа квадрат тоонууд байгаа. Энд ойлгомжтой л та тий. Эхлээд 1-ийг өрчих нь 1 байсан, дараа нь 3-ыг өрчих нь 3 болсон, дараа нь 5-ыг өрчих нь 5. Дараа нь 7-ыг өрчих нь 7. За тэгэхээр хамгийн эхлээд 1-ийг өрчих нь 1 байсан. 2 дахь алхам дээр 3-ыг өрчих нь 3 болсон. 3 дахь алхам дээр 5-ыг өрчих нь 5 болсон. 4 дахь алхам дээр 5-ыг
7-г өрчих нь 7 болно шүү дээ. За 4 бол юм байгаа. За 1-ийг өрчих нь 1-р алхам дээр бол за 1 бол байж байгаа шүү дээ. Хамгийн гол цэг. За тэгээд одоо би энэ дээр юу нэмэх вэ гэхээр одоо бид нэр 2 дахь алхмаа хийж байгаа шүү дээ. 2 дахь алхмаа хийж байгаа. Эндээс зүй тогтлын л олцоход болчихно дөө. 1 дээр 2-ыг нэмэхээр энэ 3 диагоналын тоо тий. Тэгээ 1 дээр нэмэх нь 2 диагоналын тоо. Дахиад 2-ыг нэмэхээр энэ чинь манай алхмын дугаар шүү дээ. Энэ гэсэн үг шүү дээ. За тэгээд дахиад 2-ыг нэмээд за эхлээ энэ бол манай дараагийн тоо. Өөрөөр хэлбэл диагоналын 3 дахь тоо. Дараагийнх нь тоо нь болохоор энэ. Дараагийнх нь тоо нь болохоор энэ. Тэгээ хамгийн сүүлийн дараагийн тоо. Энэ би 2 дахь алхам явж байгаа шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл 3 5 7 9 гэж харж байгаа тийм. Тэгэхээр бидний нийлбэр чинь 1 байгаа шүү дээ. Диагонал дээр 1-ийг авцсан байгаа. Тэгэхээр тэрэн дээр одоо энэ таануудыг нэмэх байхгүй. 3 5 7 9 тийм. За одоо 3 дахь алхам. Одоо ойлгомжтой болсон шүү дээ. Бид нар чи 9 дээр явж байгаа шүү дээ. Энд туссан. За тэгэхээр 9 дээр нэмэх нь 3 дахь алхам учраас эхнийх нь 3-ыг нэмнэ. Тэгээд 12. Биш. Дилээ. Одоо юу лээ? Энд чи хэдийг нэмэх лээ? 3 дээр явж байгаа шүү дээ. 3 илээ. За одоо бид нар энд туссан 1 2 3 4-ийг нэмэх юм биш тий. За зүй тогтол маань буруу яваад шүү. Хотлоо бүлтрэх гээд шүү. За энэ чинь нөгөө нэг юу л юм биш тий. 4 биш. Нөгөө манай энэ үүсэж байгаа тэдэг харьцуулт тэгээд үүсэж байгаа юуны өндрөөс нь энэ квадрат шүү дээ тий. Өндрөөс нь 1-ийг асна нэг л нэмээд байна шүү дээ тий. 2 дахь тохиолдолд 3-ыг өрчих нь 3 буюу өндөр нь 3 байгаа шүү дээ. Тэгэхээр 3-аас асах нь 1 юм байна л т. За нэг тиймэрхүү юм байна. За тэгэхээр одоо энэ бол 5 урттай юм үүсэж байгаа учраас 4-ийг нэмэх юм байна л да. За биш зүй тогтол дээр толгой өгч шүү. Лал бүтргээл. За тэгэхээр энэ дээр гिचээ те. За 8-ыг нэмээд 17. Энтэй. За одоо 12-ыг нэмээд 21. Энэ шүү дээ. Тэгээд дараа нь 16-аар 25 энэ сүүлийн тавцсан. За энэ тус. За ингээл давтчих юм шүү. Тэгээд өндөр нь дандаа 2-оор нэмэгдээд ах юм байна л да. За саяныхаа гал хич. Тэгэл үзье. Иймэрхүү зүй тогтлын. Тэгэхгүй 1000-ыг өрчих нь масыг дүүрэх юм бол бас жоохон ядаргаатай дээрээс нь оновчгүй юм болно л да. За манай сан бол энэ хэд авч. Өөх. Энэ хэд авч. Багтгал юм тий. Интежерээр л хийч. Хариу хүч. За тэгээ мэдээж одоо манай массивын квадратын тал нь хэд байгаа юм тий. Тал. Тэгээ тал нь одоо 1 байгаа. За 1-ээс эхэлж байгаа учраас хариу 1-ээс эхэлнэ. Гिचээ тий. Тэгээд
Энэ миний бүр ингэсэн ч болох юм байна л да. Тал нь за нэгээс эхэлнэ. За тэгээд болчих юм шүү. Тэр хамгийн сүүлийн тоогоо аваа яваад байгаа шүү те. Хамгийн сүүлийн нэг тоогоо. Одоо шийдэл 1-ийг авч байгаа, дараа нь 9-ийг авч байгаа. Дараа нь 25-ыг авч байгаа. Одоо энэ эхний 9 гэсэн те энэ дээр нэг гэж. Дараа нь 4 дээр бид нэр 25 дээр 4 тоо нэмэн шүү дээ. За тэгэхээр ласт гэж те. За ласт маныг байгаа. За тэгэл ингээд л дээ. Тал нь манай тал маань нэмэх нь 2 нь би нэмийг 2-ыг нэмтэж байгаа. Энийг ингэчээ. Яадаг вэ? Ингэдэг баха. Дүү ойл тал нь стop 1000 гэсэн тэ. 1000. Ингэж болдог баха. За тал нь гээд. За тэгээд талаа 2-оор нэмэгдүүлээд тэгээ хариун дээрээ нэмхэн тэнцүү ласт дээр нэмхэн талаас асгана 2. Да нэг юм хөл. Нэг да өвчгөн 2 өвчгөн 3 өвчгөн 4 гээд одоо ласт маань ийм байлаа шүү дээ. Ийм болно те. Энэ ласт нь болж байгаа шүү дээ. Энэ ласт нь болоо. За тэгэл болчих да. Тэгээд за үзье. Хараа. Хөрхөө. Эсбэг хомлч. Хэд мэд. Энэ таарчлах шиг байна да. Хүй. Копи. За 667 0 За манайх буруу гараад байна. Яа буруу гараад байгаа вэ? Сонин зүрх юм те. Энэ шүү дээ. Талаас хасгал нэг шүү дээ те. Яа талаас хасгал 2 гэжтэй. За. За. Одоо зүг баха. Таарч та. За нэг иймэрхүү л баталтай байна да. Санааг нь олцоод байгуул хийхгүйгээр 4 болонг нь олоод нэмээд байгаа шүү дээ. Нэгээс эхлээл 3 5 7 9-ийг олоод хэлбэр дээр нэмэл дараа нь 13 17 21 25-ыг нэмэл дараа нь 31 37 43 49-ийг аваад хэлбэр дээр нэмэл ингээл яваад байгаа шүү дээ.
За 28 дугаар бодлого гэмтэх байлаа. Туслаа.